Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Намайг бэлтгэл хуранда Өндөөгийн Баярот гэдэг. Би 2005 оны 2 оноос 2005 оны хооронд 0245 дугаар ангийн зарчгийн 1-р урлагч штандаргаар 2005-аас 2007 онд ангийн захирагч Усын эсхийн хөлийн бүрэн хэрэгтэлүүлэгчээр 5 жил ажилласан юм аа. Юуны өмнө одоо энэ ярилцлагыг энэ хөлийн цэргийн түүхт 90 жилийн огцсон ажлын хүрээнд Хилмал хөрхийн газраас санаачлан үйл тасрах түүх аяны хүрээнд одоо ангийн Ахмадын холбооноос бидэнтэй уулзаж дурсамж ярилцлага авч хагаад бас гүн талархал илэрхийлье. За бидний ажиллаж байгаа үед бол цагийн байдлын өрнөлт маш ихтэй. Хөлийн зөрчил одоо тасралтгүй гарч идэг. За хөлийн зөрчил дотроо бол одоо төрлөөр нь авч үзэх юм бол ерөнхийдөө малын хулгай, хоёр талаас одоо малын хулгай маш ихтэй. За тэгээд хэлээр хууль бусаар одоо эд бараа солилцох, наймаалцах тэр дотроо одоо спирт, тамхи. За тэгээд ер нь зарж борлуулж болох бүхэл юмыг одоо хууль бусаар хэлбэрээр мөнгө олох гэсэн ийм одоо хэлбэрийн зөрчлүүд. За бонтор бол одоо хууль бус бичиг баримтаар баримттайгаар одоо хүчин төгөлдөр ус бичиг баримттайгаар улсын хил зөрчихийг завдсан, оролцсон орлогууд ийм одоо төрлийн зөрчлүүд зөнхлөн гардаг байлаа. За түүний ирж байгаа гарч байгаа зөрчлүүдийн бараг 50-60% нь малын хулгай. Одоо гадаадаас ч орж ирдэг, дотоодоос ч одоо туугаад гаргацдаг. За малаа мөн хил давуулаад бэлчээгээд буцаагаад оруулдаг. Ийм л одоо зөрчилтэй ийм үе байлаа. За энэ их зөрчлүүдийг одоо илрүүлэхэд манай хөлийн застав харуулуудын биеврүүлэлтхэн, за отрядын төвд хөлийн албаны тасгийн, за хөлийн тагнуулын тасгийн биеврүүлэлтхэн бол одоо өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж зөрчил болгоны араас одоо хөөцөлдөж түүнийг илрүүлэх, эзэн холбогдогчийн тогтоох, хулгайд алдсан малуудыг олж эзэст нь буцааж өгөх гих мэтэр одоо өдөр шөнөгүй явдаг байлаа. Ганцхан жишээ хэлэхэд одоо манай хөлийн албаны ачаараар ажиллаж байсан хошууч инкот маань ихтэл одоо яг жилийн эцсийн ажилд өгнөд гарахад жилийн 365 хоногийн 200 гаруй хоног баг одоо хагас жил нь гэртээ байлгүй одоо зөвхөн хил дээр үүрэг гүйцэтгсэн ийм одоо статистик үзүүлэлт гарч ирсэн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр хөлийн зөрчил маш ихтэй байсны нэг илрэл. За хоногт бол нэг 2-3 зөрчил зэрэг одоо гарах тохиолдол бол юу ч биш байла. Тэгээ бүгдээрээ л одоо хөлийн эрэлд явчихна, хөлийн зөрчлийг шалгах бүлэгт ороо явчихна. Тэгээ зөвхөн одоо хөлийн тагнуул хөлийн албаныхан гэхгүйгээр бусад одоо албаны ард талын санхүүгийн, за тэр сургалт хүмүүжлийн албаны офицерууд хүртэл бүгд одоо бүлэг тамирагдаад явчихдаг. Отрядын төвдөр нэг жижигурт гарах хэдхэн ганц хоёрхан офицер. За тэгэл одоо хэд ингэ ажилтдаг ийм одоо цаг үе байсан. Тэгвэл ийм цаг үе байлаа гэдээ одоо манайхан хөлийн зөрчлийг гарсан зөрчил болгоны араас одоо бүлэг томилогдож явж тэрийг шалгаж илрүүлж ингэж одоо чадчихсан бас одоо иргэд орсод бахархалтай сайхан байна. 2002 онд одоо отрядын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээр шинжлэгдчихсэн. Газар орныхоо байдлыг сайн мэдэхгүй, цагийн байдлын өрнөлтөө одоо бас сайн одоо судлаагүй ийм хүнд үе байсан. Энэ үед одоо ангийн зарагчаар ажилласан Бацх хурандаа маань өөрөө ахлаад зөвлөлийн гишүүдийнхээ бараг 80-90% аваад отрядын төвдөр зөвхөн ардлын дарга үлдээд ингээд тэр дотроо одоо урлагийн, барилга засварын ийм одоо бүх бүлгүүд материалтай наваад ингээд бүх мөрөнгийн заставаас эхлээд бид нар бүх заставуудаараа тойрч, за тэр ямар зорилготой явж байсан юм гэхээр нэгдүгээрт бид нар учаастгаа судлах, хоёрдугаарт хөлийн заставууд одоо хилэн багалтай эрхэн зохион байгуулж байгааг одоо шалган туслах, за дээрэс нь застав дээр ажиллаж байгаа хүмүүсээ бас аттестацлалд оруулах, тэгээд одоо застав харуулуудынхаа цэргийн албаны зохион байгуулалтыг одоо нэг жигд болгож одоо шинжлэх, за мөн тэгээд засвар тогтчлтын ажлуудыг хийх гээд энэ өргөн бүрэлдэхүүнтэй бид нар бүх мөрөнгийн заставаас эхлээд явсан. Тэгээд бүх мөрөн саглийн застав, хайрхны застав өнгөрөөд Боршаагийн застав дээр ирээд ажиллаа эхлэхээр бид нар байрлчаад орой вэжсэн отрядын төвөөс начин дарга инкот хошууч хоёр мотоциклтэй ирсэн. Ирээд одоо отрядын дарга бит хоёртой уулзаад ингээд хөлийн 5 6 дугаар застав одоо Боршоо
давстын зостовын одоо стик хавар хууль бус 8 хийх ийм одоо мэдээлэл авагдлаа гэх. Яаж ажиллах вэ, яах вэ гэдгээ хэдүүлээ зөвлөлдөөд тэгээд явж исэн бүлгийнхаа офицер ахлагч нарын одоо хэлийн зостовын офицер ахлагч цэргийн албан хаагчтай хамтраад тэр шөндөө одоо хаалт манаа тавиад эрлийн ажил зохион байгуулад шөндөө одоо юм олж чадаагүй. Тэгээд өдөр нь нутгийн гүнд хаалт манаанд байсан манай гэрэлцэг Баян хоёрын одоо яг өдөртөд байжсан хаалтан дээр нөгөө ачаатай бараа оруулж ирсэн машин баригдаад бид тэр бүх чиргүүлтэй гуч за юу толгой дээр тамхи аччихсан хойдолтой одоо чиргүүл дээр дөрөв спирт одоо ондоны савтай спирт ачсан ийм зөрчил илрүүлээд бид нар Баршаагийн застав дээр авцраад бүх одоо нөгөө хураагцын бараагийн одоо тоолоод баримтжуулаад зураг хөргийг аваад ингээд оройдоо би тэр одоо чиргүүлтэй гучиг одоо нөгөө хэлийн зөрчилд холбогдсон Усын 2 нөхөр байсан, Улаанбаатар хотын 1 нөхөр байсан санагдаж байна. 3 нөхөртэй хамт одоо нэгэсэндээ хоёулын хүргээд Улаангонд хүргэж отряд дээр одоо авчирч хүлээлгэж өгөөд оройдоо буцаад нөгөө бүлэгтэйгээ явж исэн. Зөвхөн ганц жишээ хэлэхэд одоо ийм хүн юу жишээ бол зөндөө байна. Тэгээ хамгийн гол нь одоо энэ зөрчлүүд дотроо бас манай офицер ахлагч нарыг одоо татан оролцуулах орлого маш хийдэг байсан. Одоо мөнгө амалдаг. Эсвэл одоо янз янзын одоо бараа материал өгье гэдэг. Гэхдээ манай бие өрөлтхөн дийлэнх нь одоо өргөсөн нөхрөгтэй үнчиж энэ зөрчлүүдийг илрүүлэх татсан зогсоох одоо шийдвэрлэхэд гар бие оролцож ирсэн үнэхээр дурсан санахад одоо багтаа сайхан байна. За тэгээд тэрний хажуугаар одоо зөвхөн хэлийн зөрчил одоо хэл хамгаалалт гэдэг дахиад авахгүй бид нар ч одоо сургалтаа зохион байгуулна, цэргийн албаны зохион байгуулалтаа жигдрүүлнэ. За тэгээд соёл хүмүүжлэхийн ажлыг явуулна. Дээрээс нь ардтал хангалт, аж ахуй тогтчлт гэдэг одоо бүхэл юмнуудаа ингээд одоо хамтд нь сайхан гар нийлэмжтэй, итг зүтгэлтэй одоо хичээнгүй хөдөлмөрч ажил хичээнгүй одоо хамт олонныхоо хүчинд одоо бүгдийг ламжуулдаг байлаа. 2003 онд хэлийн цэргийн 70 жилийн огтод хэлийн цэргийн хэмжээнд эргэлийн бүлгийн авраг шалгаруулалт тэмцээн зохион байгуулж байлаа. Энэ тэмцээнд манайхаас дэслэгч Баярхуу ахлагчтай баг бүсээсээ шалгараад Улаанбаатар хотод ирж оролцоод хэлийн цэргийн хэмжээнд 3 дугаар байр эзлээд хүрэл медаль эзэд болж байсан сайхан багтам төвхийг эргэн дурсахад сайхан байна. Заман дээрээс нь хэлийн төлөөлөгчийн газраас ус, баруун турун, зохны отрядуудын дунд баруун турууны отрядууд дээр нэгтгэж марш тактикийн тэмцээн зохион байгуулж би бас штондор байхдаа баг ахалж очиж байлаа. Тэгээ энэ тэмцээнд бас одоо мөн төрүүлж амжилт гаргаж ирсэн сайхан дурсамж байна. За мөн одоо хэлийн цэргийн 70 жилийн ойгоор бид нэр хэл хамгаалах байгууллага одоо анга энэ орон нутгийн ард иргэдэд сурталчлах зорилгоор бүрэн хэмжээний одоо концерт бэлдэж аймгийн театр тоглож байлаа. Энэ концертыг одоо тоглуулахад манай хошууч Отгон мөнх дэслэгч Эрдэнэ жаргал ахлагч лувсан юмнаар одоо гардан одоо тэр отрядынхаа урлаг уран сайхны авьяастай хүмүүсээ нэгтгэж тэр отрядыг одоо найруулж тавиад ингээд аймгийн театрт одоо тоглож тэр аймгийн театр ингээд хоёр талын хаалганд дэлгэгдсэн хүн багтахгүй одоо гадаан зогсож байгаа хүмүүс үздэг. Уг нь бид нэг л өдөр тоглоно гэсэн ийм төлөвлөгөөтэй байсан боловч одоо хөдөлмөрчдийн хүсэлтээр дахиад 2 дахь өдрөө тоглосон. 2 дахь өдөр нь бас л битүү одоо хүнтэй ийм сайхан тоглолтуудыг бас хийж чадчихсан. Энэ сайхан дурсамж бас одоо ингээд ярилцлага өгч явах хэвчэд бас санаанд орж хөөрч байна. За ийм ажлуудыг бид нар бас хийж бүтээдэг л хоногт бол нэг 2-3 зөрчил гардаг. Гарсан зөрчлийн ихэнх маань одоо ерөөсө хоногийн шөнийн 2 дугаар хагаст одоо гардаг. Тэгээд бэлгийн тооллын одоо 9, 19, 29 гэсэн өдрүүдэд бас хэлийн зөрчил гарах магадлал маш ихтэй. Ер нь хэлийн зөрчил гардаггүй хэсэг гэж байдгүй байлаа. Зостаудаар аль нэг хэсгэр заавал байнга зөрчил гарч идэг. Гэхдээ хамгийн их зөрчил гардаг хэсэг нь саглын зостав, хайрхны зостав, давстын зостав байлаа. Тэгээд нөгөө жилийн хэл хамгаалтын өдөр тутмын боловсруулалтаа бид нар одоо сагл, хайрхан, давстын зоставыг хэлийн зөрчил гарч байгаа чиглэлдээ оруулаад тэр чиглэлд одоо хүн хүчээ илүү төвлөрүүлдэг, илүү одоо тэндээ нягтруулдаг ийм
Тэгээд хяналтанд одоо хамрагдах хэсгээ нэмэгдүүлэх зорилгоор түрүүн би товчхон дурдаад өнгөрлөө. Одоо хэлийн харуулуудынхаа байруудыг шинжилж ялаа. Хэлийн одоо хянах манааны байруудыг шинжилж ялаа. Нууц манаануудын байруудыг шинжилснээр үндсэндээ одоо бидний ажиллаж явах үед хяналтанд хамрагдах хэсгийг бараг 60% хүргэж исэн. Бас энэ бол хэлийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, өрсөн сэргийлэхэд одоо маш том төхөмтэй ийм ажил одоо болж байсан. Тийхээ нийгмийн асуудлыг хангах зорилгоор бид нар одоо сэргийлэх эрчим хүчний одоо төсөл бум гэрэл гэдэг төсөлд хамрагдаж одоо хэлийн харуулуудаа, хэлийн застаудаа бас гэрэлтүүлэхтэй болгож байлаа. За энэний хүчинд одоо бид нар харуулын байруудаа бүгдийн шинжилсэний хүчинд ямар ч байсан одоо гэр харуулгүй болчихсон. Бүгдээрээ л одоо байшинд амьдардаг. Барьсан шинэ харуулуудаа болохоор отрядын төвөөс эмэгтэйчүүдийн зөвлөл, ахлагч нарын зөвлөлөөс одоо бүлэг томилогдоод очоод дотортлын юмнуудын засаад тавилга хэрэгслэр нь хангаад одоо өөрсдөө хийж чадахыг хийгээд худалдаж аваад ингээд одоо харуулуудаа ашиглалтанд хүлээлгэж өгдөг. Ийм сайхан уламжлалтай байсан. За мөн одоо биднийг ажиллаж явах үед мөнгө захирын заставыг одоо бас хил хамгаалтанд чийлжүүлж шин застав одоо ашиглалтанд орж 6 заставтай байсан бол 7 заставтай болж участваг одоо хил хамгаалтын нягтрал одоо тодорхой хэмжээгээр нэмэгдэж хэлийн зөрчлийг илрүүлэх цасан зогсооход тодорхой хувь нэмэр оруулж ирсэн гэж одоо үзэж дүгнэдэг. Ийм сайхан одоо амжилтуудаар энэ сайхан одоо хамт олонныхаа хүчээр энэ бүгдийг одоо гүйцээж одоо хийж бүтээж ирсэн иргэн дурсахад одоо үнэхэр багталтай сайхан байдаг, хамт олондоо маш их баярлаж талархаж явдаг. За юуны хувьд ажлын хувьд одоо ийм ачаалттай хүнд хэдий байсан ч гэсэн бид нар бас өөрсдийнхөө боловсруулах, хөгжүүлэх, түрүүн сургалт зохион байгуулалтынхаа ажлыг одоо хийх энэ үдийг төрөл бүрээр нь одоо хийдэг байлаа. За мөн одоо хэлийн манаа, хэлийн харуул, хэлийн застав, хэлийн отрядуудын холбоо хангалтыг сайжруулах зорилгоор одоо Америкийн нэгдсэн улсаас хайрс станцыг одоо төслийг хэрэгжүүлж анх 2 жил, баг 3 жилийн хугацаанд үргэлжилсэн төслийг хэрэгжүүлж бүгдээрээ одоо хайрс станцтай холбооны одоо чанар хүртээмж одоо мэдээд амжуулах чадвар бол эрс үсч нэмэгдэж ирсэн одоо ийм төвхөн үеийг бид нар бас өөрсдөө харж байлаа. За хэлийн цэргийн 70 жилийн огтж бид нар бас өөрсдийнхөө анги байгууллагад тогтчлын ажлуудыг хийж хүмүүсийг ажиллаж амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх бүхэл ажлыг одоо зохион байгуулж анх одоо шуурхай жижүүрийн байрыг шинээр байгуулж байлаа. Соёлын төвөө одоо засаж тогтжуулж байлаа. За дээрээс нь одоо зэвсгийн агуулга шинээр барьж одоо зэвсэг сумгаалт хэрэгслээ тусад нь хадгалах ийм боломжийг бүрдүүлж одоо ингэж ажиллаж байсан. Энэ бол зөвхөн одоо зах зохиохын жишээ. Өшөө зөндөө одоо ажлуудыг манай бие бүрэлдэхүүн амжуулж хийж ясныг багтанд орсоход сайхан байна. 5 жилийн хугацаа гэдэг бол хүний амьдралын хувьд одоо бүхэл бүтэн нэг их сургууль төгсөх хэмжээний хугацаа. За миний хувьд бол одоо энэ 0245 дугаар ангид 5 жил ажилласнараа өөртөө маш том сургамж, туршлага хуримтлуулсан амьдралын одоо нэгэн их сургууль төгссөн энэ сайхан үе гэж үргэлж дурсаж хамт олноороо бахархаж одоо хүртэл манай гэрвэл улсын тухай ярихаараа бүгдээр одоо сайнаар дурсаж ингэж одоо байдаг. За хувийн амьдралын хувьд ч гэсэн одоо надад их одоо сайхан байсан. Уул усны дэваж увс нутаг гэдэг нутаг манай гэрүүлийг сайхан хүлээж авч тэр олон одоо найрсаг хөдөлмөрч зан олон сайхан хамт олонны буйнд одоо сайхан 5 жилийг одоо тэнд өнгөрөөсөн. 2004 онд одоо хэдийн цэргийн хэмжээнд одоо штабын тэргүүний ажилтнаар манай ангийн удирдлага хамт олон тодорхойлж тэргүүний ажилтнаар одоо шалгарч байсан. Тэргүүрээ бас бахархж явдаг. За мөн одоо бид усад одоо очихдоо гэрүүлийн ам бүлэн маань одоо дөрвөлөө байсан бол одоо 3 дахь хүүхэд маань усад одоо мэндэлж ам бүл тавуулаа болоод өргөжөөд ингэж ирсэн их сайхан одоо дэвшиж дээшилсэн юм үе байсан гэж одоо үргэлж сайхнаар дурсаж баярлаж байдаг. За тэгээд ер нь бол усад ажиллаж амьдарч байсан усын отрядаар дамжсан хүмүүс одоо муу явдаггүй маа гэсэн үг байдаг. Би энийг бас одоо тиймч одоо хотлоо үгш гэж бодож байдаг. Одоо жишээ нь бид нартай ажиллаж исэн олон сайхан залуучууд өнөөдөр хурандаа гэдэг эрхэм цолонд хүрчихсэн. Өнөөдөр хил хамгаалах ерөнхий газрын бодлого тодорхойлох хэмжээний
газар хэлтсийн дарга нараар ажиллаж байгаа үед энэ залуучуудаараа бахархаж, омгшиж ингэж явдаг. Бүгд л одоо ус нутгаар дамжсан тухайн үедээ л одоо өөрсдийнхөө ажлыг одоо чадварлагаар гүйцэтгэжсэн залуучууд өнөөдөр бүгд одоо бас элийн цэргийн удирдлагад гарцсан ингээд ажиллаж байгаа явдал бол энэ бол ус нутгийн уул усны сайхных, хоёрдугаарт одоо ус нутгийн зан олонны одоо сайхан хүлээж авсных, гуравдугаарт сайхан эвсэг, нөхөрсөг, хөдөлмөрч ийм хамт олонны одоо ач тус гэж өргөлж одоо бодож явдаг. За ер нь бол хүн ачаал ихтэй байх тусмаа бие биентэйгээ их ойртож, нягтарч, биенийхээ одоо зовлон жаргалыг хуваалцаж ингэж явдаг гэж би одоо бас бодож талархаж явдаг. Ингээд ус нутгийнхаа одоо ажиллаж байгаа 0247 дугаар ангийнхаа бүрэлдэхүүн, үе үеийн ахмад хэлчидтэй Хэлийн цэргийн түүхт 90 жилөө, за Төрөлх ангийн маань 47 жилийн он баярын мэндийг одоо бас өргөн дэвшүүлье. За намайг ажиллаж авах хугацаанд бас хувь тохиолоор ангийн маань 30 жилээ бас одоо тохиож бид нар хамт олон аймгийн удирдлага, ард иргэд хамтран ажилладаг байгууллагуудынхаа дэмжлэг тусалцаатаагаар бас 30 жилийнхөө сайхан одоо өргөн дэлгэр хийжсэн. За тэгтээ бас аймгийн удирдлагатай хамтраад маршал Эмжаагийн Цэдэн балын 90 жилийн бас хамтдаж хийжсэнийг сая одоо санаанд дурсан санахад сайхан байна. За тэгээд удахгүй одоо Төрөлх ангийн маань түүхт 50 жилийн одоо 3 жилийн дараа болох гэж байна. За энд одоо бүгдээрээ сайхан баяртай уулзахын эрүүл өргөе. Одоо ажиллаж байгаа ангийнхаа нийт бүрэлдэхүүнд хэл хамгаалах үйлсэд нь өндөр амжилт хүсье. За үеийнхээ ахмадуудад эрүүл байж, инх тунх сайхан эргээд уулзахын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлээ. Бүгдээрээ одоо эрүүл байцгаагаарай гэж хүсье.